За сайн байцгаана уу? За бүгдээрээ ингээд үрсээ зураад дууссан байгаа. Одоо бүгдээрээ хэрхэн яаж одоо гэрлийн эффектүүд болон бусад зүйлсүүдийг хийгээд үргэлжлүүлэн үзцгээе. За эхлээд бүгдээрээ прожектынхаа битийг одоо 8 битээс 32 бит болгож хуурах хэрэгтэй байгаа. За энэ нэг үндсэндээ бол бид нэр бодит гэрлийн эффектийг одоо симуляцээс гаргаж авахд маш чухал үүрэг нөлөөтэй. Энэ талаар дэлгэрэнгүй бас бидний одоо бүтэн хичээл дээрээс үзэх болно. За тэгэхээр бүгдээрээ яаж 8 битийг 32 бит болгох вэ гэхээр Windows хэрэглэдэг хүмүүсийн хувьд бол Alt төвшин дээр дараад Mac хэрэглэдэг хүмүүсийн хувьд бол Option төвшин дээр дарж агаад энэ 8-ын тон дээр ингээд дарна 16 32. За ингээд 32 бит болгох шүү дээ. За ингээд 32 бит болгох нь. За үүний дараа бүгдээрээ бүх layer-үүдээ хамтдаа shift дарж байгаа сонгоод layer pre-compose буюу Ctrl Shift C гэж дараад за elements гэж нэрлээд окей хийчихье. За энэ яаж байгаа юм бэ гэхээр саяны энэ дээр байсан бүх layer-үүдийг өөрсдийг нь дахиад нэг composition болгоод одоо явуулчих чинь гэсэн үг. Нэмсэндээ хайрцаг дотор хайрцаглаж байгаатай яг адилхан. За тэгээ энэ нь бол одоо ингээд elements гэсэн composition байна. Энэ elements гэсэн composition нь main гэсэн composition дотор байгаа. За flow chart буюу хаана аль composition юу дотор байгааг харахын тулд бид нар энэ keyboard-ныхоо tab төвчөн дээр дараад одоо харж болно. За энэ нь element нь main дотор байгаа. За main руу орно. Дахиад tab element руу орно. Хэмжлэн байдлаараа бид нар одоо composition-ийн хооронд бол шилжиж болно. За ингээ main composition log дээр буцаад очие. За эхлээд бүгдээ энэ elements гэсэн composition-ыг эхний хэлжинд бүгдээ ингээ ховлие. Ctrl D гэдэг төвчөг дарааж ховлно. Ctrl D 1 2 3 гих мэтчтэн байдлаар одоо ховлно. За Ctrl Z-гээ буцаая. За эхний хөвлтүүдийг бүгдээ нэг гэрэл гэж нэрлэжээ. За гэрэл. За яаж нэрийг өөрчилж ийн гэхлээр сонгоод enter давч дарж байгаа. За ийм шиг байдлаар. За ингээд гэрэл 1 гэж нэрлэж. За бүгдээрээ гэрэл гэсэн одоо composition буюу layer дээр эффект өгнө. Эндээс fast blur. За ингээд эффектүүдийг бүгдээрээ ингээд харах юм бол энд ингээд 16 32 гэсэн юм ялгаатай байгаа. 16 бит тийм одоо сувг дэмжих, 32 битийн сувг дэмжих буюу composition-ыг дэмжих. Тэгэхээр бүгдээ 32 болгосон учраас 32-т эффектүүдийг ерөөдөө өгчиж After Effects-ийн одоо систем зөв ажиллана гэсэн. За энийг авчид энэ дээр ингээд тавьчих. За тэгээд switch toggle гэдэг дээр дараад за layer-ийн blend модыг бүгдээ add болгочих. За тэгээд radius-ийг бүгдээ нэмээд гэрэлт эффектийг болтой өгчүүлнэ. За гэхдээ бидний одоо юу н энэ stroke-ны зузаан маань хэтэрхий зузаан байгаа учраас бүгдээ ийшээ ороод бүх layer-үүдээ сонгож байгаа энэ stroke-ийг нэг 5 пиксел ч юм уу болгоод жоох нарийнхан болгочих. За буцаад ийшээ ирээд за бид нар одоо ингээд blur effect өгсөн байгаа. Blur effect өгсөн болохоор одоо бүгд энийг ингээд багсгаж, хэсгэж багсгаж мөн болно. T дараа positive гараад ирж байгаа. За ингээд blur өгсөн. За эхнийхээ blur-ыг бол бид нар ингээд маш бага blur-тэй ингээд өгчий. За дараагаар нь дахиад их хувлаад хоёр дахь гэрэл хоёрыг өөрөө нэрлэх чинь. За түүнийг арай blur-хтэй өгöd. Дахиад гурав дахь нь хувлаад нэлээд гэрэл өгчнө. За амархан байдлаар одоо ингэ хийх юм. За ерөөхдөө бол ингээд ийм амархан байдлаараа л бүгдээ ингээд гэрлийн эффектийг өгчлөө. За тэгээ layer тус бүр дээрээ бүгдээ ингээд deposit-ыг нь гаргаж ирж хагаад ингээд ихсгэж багсгаад бол ингээд гэрлээ болвол ингээд янзлчих болно. За одоо бүгдээ layer-ийнхаа гэрлүүдийг түр хааж агаад энэ элементийг дахиад нэг одоо duplicate хийгээд хувилчих. За энийг болохоор бүгдээ core гэд нэрлэж. За энэ core элементийг яах гэдэг юм бэ гэхээр бүгдээ энэ дээрээс дээр нь fill гэж хаагаад за энэ fill effect өгч юм дээр. За fill-ийг нь болохоор бүгдээ энийг цагаан өнгөөр дөргөж өгнө. За яагаад яг ингэ цагаан өнгө өгч байгаа юм бэ гэхээр ерөөхдөө бол ингээд альва юм хийж явахдаа бүгдээ ингээд бодит байдал буюу бодит амьдрал дээр байдаг юмнуудыг одоо харж сайн судалж авах хэрэгтэй. За тэгэхээр жишээлбэл энэ дээр бол ингээд неон гэрлийг ингээд хайхад бол яг ингээд гол хэсэг нь ерөөхдөө бол ингээд хурц өнгөтэй ингээд асж байгаа учраас одоо ингээд цагаан өнгөтэй болж харагдаж байгаа. Тэгэхээр энийг одоо бид нар ингээд энтэй адилхан төхөө харагдуулахын тулд ерөөхдөө бол одоо ингээд хийж гинэ гэсэн үг. За ингээд тэрний цагаан болох шүү. Гэхдээ цагааныхаа одоо бүгдээ энэ зузааныг нь жоохон багасгая. Гэхдээ нэг зүйлийг харах хэрэгтэй. Одоо бол бид нэг composition руугаа ороод хэрвээ stroke багасгачих юм бол
Энэ дээр хувилсан бүх композишн дээр адилхан идэвхчин. Энэ композишн бол энэ дээр төр зур зүгээр хувилж гаргаж ирж байгаа болохоос биш бүр яг ингээ прожектийн хувьд бол ингээ хувилаагүй. Зүгээр нэг лейерийг олон болгож төр копи дэш тавьж байгаатай яг адилхан. Тэгэхээр энэ дээр одоо ороод хийсэн үйлдэл нь бусад бүх юмнууд дээр яг адилхан гэсэн үг. Яа тэгэхээр энэ элемент чинь өөрөө энэ ингээ явж байгаа. Энд ингээ хувилагдаад лейерийнхаа бид нэрийг л өөрчилсөн. Тэрнээс композишн бол яг хэвэндээ. Source name нь бол ингээд elements гэж байна. За энэ дээр ингээд дараад ингээд солиод харчиж болдог. За тэгэхээр энийг одоо яаж нэрийнхэн болгох вэ гэхээр бүгдээ эндээс simple choker гэдэг эффектийг энэ дээр явууч тавиад гол зэрэг төтгшин ингээд идүүлэх байдлаар энийг бол ингээд үнслэнаа. За ингээд бусад бүх элементүүдээ нээж харна одоо. За яг ингээд гол хэсэг нь бол ингээд илүү юм цагаан мөнгө гассан юм шиг байдалтай харагдчихэв. За ерөөдөө иймэрхүү байдлаар бүгд ингээд гэрлийнхаа эффектийг бол ингээд бурхан хийчлээ. Одоо бүгд эндээс layer new solid гээд бүгд ард нэг тийм иймэрхүү өнгөтэй background бүгд артталт нөхчээ. За solid-ийнхаа өнгийг дахиж өөрчлөхийн тулд Ctrl Shift Y гэж дарна. За иймэрхүү байдлаар. За хадгалахаа мартаж болохгүй, байн хадгалж явах хэрэгтэй. За ингээ бүгдээ гэрлийнхаа эффектийг одоо ингээ хийгээс урчлаа. Дараагийн хичээлээр бүгдээ хэрхэн энийг одоо хөдөлгөж анимашнд оруулах талаар үзэх болно.